сайн бацгаана уу? Сайн. За асууцгаа. За багтааны хичээлийг хамтран явуулна. Өнөөдрийн хичээл туршилттай хичээл. Тийм болохоор багш нь багуудад туршилтын хэрэглэх хүмүүнүүдийг мөн аюулгүй ажиллах санамжийг байлгуулсан байна. Одоо бүгдээрээ аюулгүй ажиллах санамжийг хос хосоороо уншаад аюулгүй ажиллах санамжтайгаа танилцуулъя. За манай өнөөдрийн хичээл хоёр зочин сурагч ирсэн байгаа. Ингээд бүгдээрээ зочин сурагчтайгаа танилцъя. Энэ ямар учиртай юм болоо? За тэгэхээр өөртөө бодоод. Энэ ямар учиртай? Магадгүй аав ээжээсээ танаас сонсож байж магадгүй тийм. За өөртөө бодно. Дотроо. За одоо өөрийнхөө бодсон бодлоо хослоогоо хуваалцсан. Хажуудаа хослоо. Хососороо. Хососороо ихтэй хослоо. За одоо хосороо ярьснаа баг дотроо ярилцаа. Хамгийн оновчтой гэсэн шийдлийг гаргая. За одоо багаараа ярилцъя. Бодлоо сайхан мэдээ. За болсон гэсэн баг багштаа гараа өргөд мэдээлээд байгаа. Манайх бодлоо гэвэл. За машаач. За бүгдээ болсон тийм. За одоо багийн нэгдүгээр гишүүн багийн төлөөд болно. Нэгдүгээр гишүүн багийнхаа ярилцсан хамгийн оновчтой шийдлийг хэлнэ. Нэгдүгээр багаас эхлэе. За нэгдүгээр багийн нэгдүгээр гишүүн. Ямар учиртай юм бол тийм. За бас нэг сонсно. За баярлалаа сууж. За багийн нэгдүгээр гишүүн. Ойлголтоор гэрийн тэр өрхийн бүтээгүй хаалгын нээлттэй ойлгохаар агаар их байгаад гад улам асна гэж боддог. Тэгээд өрхийн бүтээгээ хаалгын хагаар агаар байхгүй болоод утгана гэж бодсон. За баярлалаа. За манай нэгдүгээр гишүүн. Бүх багийнхны сонсъё те бүгдээрээ. Гадагшаа галын гарахгүй тул гэж те. За баярлалаа сууж. Агарын хааж игэл гал нь унтарнаа гэсэн үг таасан. За хамаа асуусан юм шиг. Гэрийн хаалгыг харчаад юу гадагшаа гарч чадахгүй галыг гаргаж чадахгүй. Галын гадагшаа дэврэхгүй тул гэсэн саналын үг тийм. За тэгвэл өнөөдөр ер нь энэ гэрийн өрхийг бүтээдэг нь гурван баг нь болохоор агарын хааж яана гэж хэлж байна. Хоёр баг болохоор галын гадагшаа дэврэхгүй тул хаалгын хаагаад өрхийн бүтээж яана гэсэн хариултуудыг хийж байгаа. Өөр саналтай юм байна уу? Өөр саналтай? Миний санал орсонгүй өөр санал байна гэсэн юм байна. За байхгүй. Тэгвэл энэ ямар учиртай болохыг бүгдээр одоо нэг туршилт хий. За энэ туршилтаас энэ асуудлыг бүгдээрээ бүрэн мэдэж авах болно. За багшны бүх хүүхдэд ширээнд ажлын дэвтрийг байрлуулсан байгаа. За гаргаад. Ажлын дэвтрийнхаа нэгдүгээр хуудсад хичээлийнхаа цаг өдрөө бичээд сэдв бичээд өнөөдрийн хичээлийнхаа зорилготой танилцуулаад өгөөрэй. Өнөөдрийн хичээлийн сэдв
асуу бичээ. Чичнаас хэдий цаваад гой уншаад байна. Хэдэн болсон гараа өргөд мэдээлэлтэй дараа. За ажлын дэлхийн 2-р хуудсанд туршилт 1 хэрэглэгдэх хэрэглэгдүүлнүүдийн мөн туршилтыг хийх дараах байгаа. Бүгд одоо туршилт 1-ийнхаа дараачаа танилцаар уншаад ажлын дэлхрээс уншаад танилцсан. Туршилт 1-ийг хийх дараах гэх. Туршилт 1-ийнхаа дараачаа танилцсан гараа өргөж байгаа. Ойлгомжтой байна. Ойлгомжгүй энэ асуугаараа өгчээ. За туршилтыг ихтэлнэ үү? За туршилт нэг 3 янзын таа байгаа. Ширээндээ байрлуулсан 3 янзын таа, шүдэнц, мөн энэ 2 50 шидэн 50 байгаа. За энэ гурыг ашиглана. За бүгдээрээ туршилтаа хэлье. Шидэн 50-ыг тавихдаа хоёр сурагч яг барьж байгаа багшийн тоогоор зэрэг тавина шүү. За яа. За нэг эхлээд яах ёстой вэ? За. Они бишүүд дагаасаа. За дагаасаа тэгэхээр дагаасаа. Гурван дагаад За даанууд бүгд асцсан тийм ээ. За одоо хоёр шилээ барьж байгаа. 5-ны нөгөө хоёр шилнээр зэрэг тавь. За бариад ихлээрээ. Анхаар барьлаа. 50 зэрэг тавь. За 50. За 50 ажиглантай тавь. За ажиглаарай. Яасан бэ? Онторцсон уу? За тэгвэл ажиглагдсан чи одоо бүгдээрээ юм. Гурван ламын унтарсан дарааллыг ажлын хуудсан дээрээ тэмдэглэе. Ажлын хуудсан дээр багш нэгээд өгсөн байгаа тийм. За гурван ламын унтарсан дарааллыг. Эхлээд ямар нь унтарсан хөлтэй тийм? Жижиг. Хамгийн жижиг шилтэй. Дараа. За ажлын хуудсан дээрээ тэмдэглэе. 1 2 3 гээ дараа удаа тэмдэглэе. Ажлын хуудсны 3-р хуудсан дээр байгаа тийм. Энд дээр за энэ дээр дараа удаа. За яагаад энэ гурав зэрэг унтарсангүй вэ? Юу нөлөөлөв? Энэ дааны асалтанд юу нөлөөлөв? Шараа зэрэг унтарсангүй вэ? Нэг лаавар одоо отор асаараа энэ лаа яагаад унтрахгүй байгаа? Энэний шалтгааныг багаараа ихлэ ярилцъя. За багаараа. За, учрыг тайлбарлах гэж байгаа багууд гараа өргөж багштай мэдээд байдаг.
манай баг бэлэн болсон. За энэ 2 дугаар багийн бэлэн болсон. Нэг бэлэн болчихлоо тийм. За 5 дугаар баг бэлэн болчихлоо. За бүгдээрээ бэлэн болсон учраас одоо багийн 2 дугаар гишүүн тайлбарлана. Одоо 2 дугаар багаас эхлэе. За 2 дугаар багийн 2 дугаар гишүүн. За одоо бусдыг сонсох хүмүүс тийм. Жижиг шилдэг дан гэдэг нь энэ жижиг савтай удаа жижиг агаартай. Баг жижиг агаар чихэх үү? Агаар тийм за. Энэ том нь болохоор ингээд их агаартай учраас ингээд дараа зүудэн. Энэ нь болохоор ингээд дагаар нь ингээд их байгаа учраас Одоо нэг л асаад байлаа. энэ чигөө. За энэ яг одоо унтахгүй байгаа юм бол агаар хаана? Дүүрэн байгаа учраас одоо асаад байна гэж манай Батөр хэлж байгаа их сайн байна. За өөр. За танай багыг тайлбарлах сонсё гэж. Энэ шилтэлэг дээрсэн шилтэлэг агарын ханц болохоор Ягаад зэрэг утраагүй юу? Хоёулынх нь агаарыг хаагаад ягаад зэрэг утраагүй юу? Энэ бага агаартай дотроо. Тийм. Тэгээ энэ нэг яг ямар шилээ том жижиг ялгаагаар нэлээ. том шил нь болохоор их агаартай учраас дараа нь утсан. За. Одоо болохоор утраагүй хавдаг. Агаарыг байна тань дөрөв агаар байгаа. За 3 дугааргийн 2 дугаар гишүүнийг сонсъё. Одоо бусдыг сонсно. Манай багийн ажилтнаар жижиг нь бага агаартай болохоор хамгийн түрүүнд нь утсан. Том нь арай агаартай болохоор дараа нь утсан. Харин шилдэгэн болохоор их агаартай болохоор утраг. Автаа нутраг байна. За танахыг сонсъё. Танаа 2 дугаар гишүүн. Багийн төлөөс л болж байгаа тийм ээ. За 2 дугаар гишүүн. Манай багийн ажилтнаар жижиг аяа За баярлалаа. За бүгдээрээ ижил хариултыг өгч байна. Их сайн байна. Өөр санал байна уу? За чад юм санал. манай багийн жижиг шилтэн болохоор бага агаартай тэгээд дээрээс нь том болсон. Том шилтэн болохоор арай их агаартай таамаг. Энэ болохоор ингээд анги дүр агаа энэ их агаартай. Сааштай тийм ээ. За баярлалаа. За өөр саналтай юм байна. Тэгээ за тэгвэл та нар яг зөв ажил багшийнхаа дарааллыг хараарай тийм. Жижиг нь унтарсан тийм. Дараа нь аль нэлээ? Том шилтэй. Урагтад одоо асаарай. За эндээс гараараа ярьж байгаа нэг дүгнэлтийг саяхан ярьсныг багцлаад нэг өгүүлбэл багтаагаа хэлээ. Ер нь энэ лааснаа гэдэг чинь юу гэсэн үг вэ? Лаас чинь гэдэг чинь шаталт нь уу? Тэгээд түр яг шатлах нь юу нөлөөлөө те? За тэрийг бодож байгаа нэг өгүүлбэрээр дүгнэлт олгоод хэлээ. За тэгэхээр багаараа ярьцгаа одоо. За нэг дүгнэлтийг хамгийн сайн авч байгаа дүгнэлтийг За дүгнэлтээ гаргасан баг гараа өргөд багштай мэдэгдээ. Тааны асуултанд юу нөлөөлсөн бэ? Ямар учраас асаад байдгийг, ямар учраас асаад байдгийг тэгээд үнэ тийм. За тэр очрыг сонсъё бүгдээрээ. Тааны асуултанд агаарыг нөлөөлсөн зөөлөн гэж дүгнэж байна те. За тааны асуултанд агаар нөлөөлнө өөр. Хой дүгнэлт гаргаж хүн байна уу? За энэ бай. Антад их агаар байгаа. Тэгээд за агааргүй асууж чадахгүй агаартай байвал агаарыг туслаасан. Агаарыг туслаасан гэж байна те. За тэгвэл багш нь авсан дүгнэлтээ. Тэгвэл бидний эргэн тойронд байгаа энэ агаар дотор ямар хий байдаг вэ? Амьдралыг тэтгэлээ бид өнөө хичээлээр үзсэн. Ямар хий байдаг? Өчигдөр. Тэгвэл энэ лааны асуулт шалтгаан нь агаар нөлөөлөд байна гэж хэлсэн. За тэгвэл багш нь шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлах юм бол энэ лааны асуулт буюу шатлалтад
байдаг тэр хүчил төрөгч нөлөөлдөг. Хүчил төрөгч нь байхгүй бол яадаг гэж байна? Хүчил төрөгч нь дуусчих юм бол шаталт яв. Хүчил төрөгч байгаа гэвэл шатаад байх юм дээ. За энэ дүгнэлтийг бүгдээрээ ажлын утасныхаа дүгнэлт хэсэгтээ бичээд авах. Дүгнэлтээ дүгнэлт гэсэн хэсэгтээ бичин тийм ээ. Та дүгнэлтийг маш сайн гаргасан. Тэгвэл нөгөө хоёр охин асуусан шүү дээ манай зочин хоёр сурах. Гэр шатахаар өхийн бүтээдгээ гэсэн тийм. Тэгэхээр гэр нь шаталтна. Ямар өчтөй ойлгоо. Айныг тайлбарлаж өгөө хоёр охин. Ямар өчтөй байсныг хэн тайлбарлаж өгөө. Гэр шатахаар өхийн бүтээдгийн учир нь юу байх вэ? Өнөөдрийн хаа сайн хийсэн туршилттай холбоо тайлбарлана. За. Гэрийг хаалга өхийн хаалгууд хүчил төрөгч арга боломжгүй болоод хүчил төрөгчийн тусмал хаалгатай. За. Бүр тийм учиртай байна шүү дээ. Хэрвээ гэрт байшинтайгаа гарвал яах вэ? Цонхны хаач нь болно хүчил төрөгчийн тий агарын хаага тэгээ хүчил төрөгчийн дуусаад гах нь унтардаг байх юм тий. За бас ийм арга хэмжээ авах болох юм байна. За баярлалаа. Тэгвэл бид нар нэгдүгээр туршилтыг амжилттай хийж энэ дүгнэлтийг маш сайн гаргаж чадлаа тийм ээ. За. Тэгвэл нөгөө хоёр чинь ингэж штэ. Агаад ямар хэмжээтэй тэгвэл энэ анги дотор байгаа агаад дотор хүчил төрөгч ямар хэмжээтэй байгаа гэж мэддэг хүн байна уу? Мэддэг хүн байна уу? Гоё тий. За тэгвэл бүгдээрээ одоо юу яа? Туршиж үзье. Дахиад хоёр дахь туршилтаараа ямар хэмжээтэй байдгийг мэдэж ав. За ажлын хуудасны 4-р хуудсанд байгаа туршилт 2-ын заавар хэрэглэгдэхүүнтэй бүгдээрээ уншаад танилцъя. За танилцсан. Туршилт 2-ын зорилготойгоо бүгдээрээ танилцъя. Ямар зорилготой туршилт хийх гэж байгаа вэ? Агаад байдаг хүчил төрөгч агарын хэдэн хэсгийг эзэлдэг болохыг л бид нар мэдэж авах гэдэг шүү дээ. За туршилтынхаа заавартай танилцсан учраас бүгдээрээ туршилтаа эхлэе. Эхлээд яах ёстой? За 5 руугаа усаа хий. За бүгдээрээ 5 руугаа өнгөтэй усаа хийгээрэй. За бүгдээрээ хийчихнэ. Болоогүй шүү. Хийгээд орчихно. За цаагаасаа ханаагаасаа. Ханаагаасаа байна. За бүгд бишин болцсон ба тавруу болсаа игээд. За дараа. Багшны энд ийм хуваартай шил тавьсан байгаа. Энэ шилэн дотор юу байгаа вэ те? Юу байгаа? Дотор энэ дотор хүчил төрөгч шүү. Агаар байгаа шүү дээ. Агаар дотор ч хүчил төрөгч байгаа. Энэ шилэн дотор дүүрэн хүчил төрөгч агаар байгаа. За тэгвэл энэ шилийг багш нь хэд хуваасан байна? Энэ цэнгэл зураасаа 1 2 3 4 гэх 5 тэнцэн үсэг хуваасан байна. За одоо багийн хэдвэр гишүүн байгаа вэ? 2-р гишүүн энийг хөмрөн тавина. За даага унтраад нөгөө болгоомжтой. За хаа эхлэе. Даага унтраад өгөө. За одоо ажиглаарай. Одоо хүрэлгүйгээр ажиглаарай өгөөрэй.
маань товсон. Одоо тийм учраас бид нар ажиллаж чадсан. Лаг өнөхөр ажилласан. За юу болсон бэ? Аагийн тайлбарлах. За. Усаа хийгээд чилээд явбал агаар байхгүй учраас доотлынхоо усыг сорсон гэж бодсон тийм. За багш нь энэ дээр ярьсан. Эхлээд бид нар яасан? За насаараа хүмүүрсэн тийм. Ингээ хүмүүрхэд за яасан бэлээ? Лаа маань унтарч чадсан. Энэ лаа унтарсан. Өөр ямар өөрчлөлт орсон? Нэгдэл лаа унтарсан юм байна. Дахиад ямар өөрчлөлт орсон? Усан сарагдаад энэ шилний тодорхой хэсэгт хүрсэн. Ямар хэсэгт хүрсэн байна? Одоо би гараад та. За эндээс дүгнэлт гараа. Тэгвэл дараа хүчин төрөж ямар хэмжээтэй байдаг вэ гэж асуусан. За тэр асуултанд хариулахын тулд дүгнэлт гаргаа. За багаараа ярьсан дээ. Тэр одоо багаараа яа. Тэрийг нэгсэн нэг болоо. За танах юм дээр. Тэрэн юу гэсэн үг вэ? Агарын хамгийн хэсэгт нь юу байна? Тэр төрчтэй ус авсан хэсэгт. За танаа гарна. Агарын нэрийн таны нэг орчмын хүчил төрөж Дүгнэлтээ гаргаж ирсэн. За бүгдээрэнд нь баярлалаа. Айгуу сайн дүгнэлтээ гаргаж тааж чадсан тийм туршилтаа ирээ. За багшийн авсан дүгнэлт яг тааж байна. Хүчил төрөж агарын найрлагын ямар тавны нэг орчим хэсгийг эздэг. Яагаад орчим гэж хэлдэг? Тавны нэг орчим тийм ээ тийм учраас баримжаад тавны нэг орчмыг эздэг юм байна. Одоо би цаашдаа та нар бүр нарийн судлаад яг хэдэн хувийн эздэг болохыг мэдэж авна. За бүгдээ туршилт хоёроо амжилттай нээж дүгнэлтээ маш амжилттай гаргалаа. За одоо тэгэхээр ингэм ажлын үдсний 5 дугаар нэг боломж байгаа. Яг өнөөдрийн туршилттай жоо холбоотой. Боломжийг уншиж танилцаа. Асуултанд хариулна. Өнөөдрийнхөө үдсэн мэдлэгээ ашиглаа.
Мэдээ танилцсан. За хоёр асуулт. Та яагаад унтарсан бэ? За унтраахад мандах яах хэрэгтэй байсан? Түн зөвлөгөө өгөөрэй гэж. За ихтэй өөртөө болно. Ихтэй өөртөө. За яагаад унтарсан? Хариулт нь дэдээ уус гараа өгвөл дэдээ гараа гэж та. За. За одоо хосоороо багаараа ярьсан тийм хосоороо ярьцаа дараа багаараа ярьсан. За яагаад унтарсан бэ? За бид болсон бол гараа өгөөд манай харилцаа бид болсон зөвлөгөө өгч чаднаа гэж байна. За одоо дөрөвдүгээр багийн дөрөвдүгээр гишүүнээс гишүүн. За одоо бусдыг сонсон уу гэдэг? За та яагаад унтарсан яах хэрэгтэй байсан бэ? Яг хэрэгцээвээ түн зөвлөгөө өгөөрэй гэж тийм. Заага унтраахгүй тэр зөөрөөс юм авах бол тэр яах вэ? За энэ сонсон. Манай дөрөвдүгээр гишүүн тийм. Биш ажил нь байгаа таасан. Тэгсэн үчиг төрчин дуусаад таана унтарсан. За зөвлөгөө өгөх. За манай багаас нэг хүн байна уу? За. Мандахлаа унтраахгүй бол доор нь суурь хандаа 5 тавьж байна. Зөвхөн хэмжээний нэг зүгээр бол суурийн татвар гэж. Тэгээд ямар нэг төсөөлөгч юм уу гэх юм. За унтраахгүй тул агаар их байх гэдэг тийм тэгэхээр бол яах вэ? Тийм баяр хэрэглэх түүнүүдээ ашиглаж явж шүү. Туршилт хэрэглэсэн хэрэглэх түүнүүдээ барьж байгаа зүйлээ ингэх ёс ингэнгүүт илүү тохиромжтой гэх. За асар суулж. За манай баг юм. Энэ сонгуультай хүмүүс тамаас сатан чанс тавьлаа. Наа хэрэг одоо энийг сонсъё. За. Энэ асуулт нь хариулах хэрэгтэй. Яагаад унтарсан? Мандах нөгөө шидээ өнгөрөө тавьсан ч удаан унтарсан гэж байна. Чил төрчин дуусаад зэрэг. Тэгвэл унтраахгүй удаан байхын тулд яах вэ? Шидэн савыг аавна. За шидэн савыг аавна. Тааны гадуур шид хийхгүй гэж байна. Тэгтээ бас болгоомжлох хэрэгтэй те. Гадны аюудаас болгоомжлох. За танаа гэсэн. Чил төрчин учраас сайн унтарсан. Зөв. За. Шидийн аах гэдэг. За шидийн гадуур шид тавьсны хэрэггүй шидийн авал даан унтахгүй гэж хэлж байна. За танаа. Стандартер аяа хөнгөр агаар үсчээр юм. Дууссан. Тэгээд очтой үсгээр хүмүүс дууссан. Бахаа болсон. Хасуулгоо. За. Шөнө хүмүүс нэмэрэ багаас юм байна. Темпо. За танаа хийсэн зүйл. Аа багаас. За, ганцхан өөрөө ихэд суурийг яаж тавих вэ? Дээрээс нь хөмөрч тавиад унтраачаад байгаа шүү. Тэгэхээр энэний эсрэгээр дээрээс харууллаа. Наата бариад үзүүл ангийнхтаа үзүүл. Шилэн саваа хөмөргөш харин ингээд тавьчих. Тэгээд өгч чинь. Тэгвэл яах вэ? Унтрахгүй гэж нөөнө. Үнэн яагаад унтрахгүй байгаа те? Дээрээс нагаар орж байгаа учраас энэ даан унтрахгүй те. Бас гадны аюудаас сэргийлж ирсэн байна. Яг гэвэл даан унтраад янз бүрийн гадны аюул гаргаас сэргийлж чадчихэ те. За энэних их оновчтой шийдлийг гаргаж чадлаа баярлалаа. Баяр хүргэе та. За өөр шийдэл гаргасан байна уу? Эдний хот дээш харуулаад тавьчихнаа гэсэн. За багшийн гаргасан шийдэлтэй нэгдүгээрийг эднийх маш оновчтой байж байна. Энэ дээшээ харуулаад дээрээсээ агаар орж ивэл энэ даамаа нотхгүй гэж хэлж байна. Өөр шийдэл байна уу? Өөр бас боломж байгаа. Тэрийг онцлох байна. Ааштай багсаа. Манайхаас гараад ирсэн шүү дээ. Шүүгөө. Таанда гол нь агаар гомдох хэрэгтэй шүү дээ.
ингээд тавьчих юм байна. Гарсан уу? Гарсан. За бүгд багш. Хэдээд вэ? Зогийг хараа. Яасан бэ? Яасан бэ нэ? Доороос юм хүнди тавьсан байж тавьж өглөө шилээ хүнди тавьсан байж. Тэгэхээр энэ таамтрахна. Доороос орж ирээд байгаа учраас энэ таамаа нутахгүй асаад байна нэгдүгээр. Хоёрдугаар гагшаа гал гарах аюул байна. Ийм хоёр аргыг аль нэгийг хэрэглүүл мандах боломжтой байсан гэсэн зөвлөгөө та нар нэгдүгээр зөвлөгөөг их сайн олж ирсэн. За өнөөдөр бид хичээлээр ямар нэг мэдэж авсан. Энэ дүнээ сонсоорой. За шүү. Читрүүч. Зүрх цагааны нээсрэн 5-1-ийг эсэргүүч. Тэгээд мэдэж авсан тийм. За сайн өнөөдрийн хичээлийг аягүй сайн өгөөж. Танаас нь дүнж хэлэх. Өнөөдрийн хичээлээр юу мэдэж авсан туршилт хийгээд. За. Чи юу мэдэж авсан манай багш чи? Би өөрөө энэ лаг утрахгүй хүчтэй төрөж маш их хэрэгтэй байна гэж. Хүчтэй төрөж байхгүй? Хүчтэй байхгүй дээр за тэгээ шатал зогсчихноо гэж мэдэж авсан. Өөр юу мэдэж авсан? Хүчтэй төрөж ямар хэсгийг эзэлдэг гэдэг өгдөө тэ? 5-1 болчихсон. За тэгвэл өнөөдрийн чинь энэ мэдэж авсан мэдлэгийг чинь багш нь сорьё өөрийгөө сорьё. Ажлын утасны 7-р хуудсан дээр өөрийгөө сорьёг сорьж байгаа. Хүн бүхэн өөртөө бие дааж гүйцэтгэн. За тийм. 3 асуулт хариулт хиймээ. Бэлэн болцсон нь гараа өргөө тавчтаа нэлээд байна. Бэлэн болсон гараа өргөө хийсэн. За дуусгая ажлаа. Үзгээ тавиа. Одоо хососоор наад ажлаа. Сорилоо хососоор солилцсон.
Манай багийн голгоо биш үү те? Манай багийн шилдэг агаарын наадхан 5-1 гэсэн багшин. Өчигдөр байна. Яагаад орчин гэж хэлсэн бэ? Энэ 5-1-тэй хэсэгт арай бүрэн болчихсон гэдэг ба те. За баярлалаа. За хамаатай. Тэр энэ юу гэсэн үг вэ? Агарын Хамгийн хэсэгт нь юу байна? Тэр төрчтэй ус авсан хэсэгт. За хамаа гарна. Манай багийн агаарын нэрийн 5-1 орчмын өчигдөр Нөгөөдөө гаргаж ирсэн. За бүгдээрэнд нь баярлалаа. Аюул сайн нөгөөдөө гаргаж тааж чадсан те туршилтаа яваа. За багшийн гаргасан дүгнэлт яг тааж байна. Өчигдөр агаарын нэрийн ямар 5-1 орчим хэсэг эзлээ. Яагаад орчим гэж хэлдэг? 5-1 орчим бол тийм ээ тийм учраас баримжаад 5-1 орчмыг эзлэх юм байна. Одоо би цаашдаа та нар бүр нарийн судлаад яг хэдэн хувийн эзлэх болохыг мэдэж авна. За бүгдээ туршилт хоёроо амжилттай хийж дүгнэлтээ маш амжилттай гаргалаа. За одоо тэр ингэм ажлын үндэсний 5 дугаар нэг боломж байгаа. Яг өнөөдрийн туршилттай жоо холбоотой. Боломжийг уншиж танилцаад асуултанд хариулна. Өнөөдрийнхөө эзэн мэдлэгээ ашиглаад мэдээ танилцсан. За хоёр асуулт. Та яагаад унтарсан бэ? Наад унтраахад мандах яах хэрэгтэй байсан? Түн зөвлөгөө өгөөрэй гэж. За ихтэй өөртөө болно. Ихтэй өөртөө. Та яагаад унтарсан? Хариулт нь дэдээ уус гараа өргөж дэдээ гараа гэж та. За. За одоо хосоороо багаараа ярьсан тийм хосоороо ярьцаа дараа нь багаараа ярьсан. За яагаад унтарсан бэ? За бид болсон бол гараа өргөдөө. Манай баримцаа байсан болсон зөвлөгөө өгч чаднаа гэж байна. За одоо дөрөвдүгээр багийн дөрөвдүгээр гишүүнээс. Дөрөвдүгээр багийн дөрөвдүгээр гишүүн. За одоо бүснээ сонсон уу те? За та яагаад унтарсан яах хэрэгтэй байсан бэ та? Яг хэрэглээрээ зүн зөвлөгөө өгөөрэй гэж те. Цаагаа унтраахгүй тэр зөөрөөс юм авах бол тэр яах вэ? За энэ их сонсоо. Манай дөрөвдүгээр гишүүн те. Биш ажил нь байгаа таасан. Тэгээс өчигдөр чинь дуусаад таана явсан. За. Зөвлөгөө өгөх. За манай багаас нэг хүн байна уу? За. Мандахлаа унтраах бол доор нь суурь хандаа 5 тавьж байна. Зөвлөгөө хэмжээний нэг зүгээр бол суурийг татах гэж. Тэгээд ямар нэг төсөөлөх юм бол за унтраахгүй тул агаар их байх гэдэг нь тэгэхээр бол яах вэ? Тийм баяр хэрэглэх түүнүүдээ ашиглаж явж шүү. Туршилт хэрэглэсэн хэрэглэх түүнүүдээ барьж байгаа үзүүлээ. Ингэх ёс ингэүүд илүү тохиромжтой гэх. За асар сууж. За танаа баг юм. энэ хүмүүсттэй хүмүүс тамаас садан чанс харагдав. Наа хэрэг одоо энийг сонсъё. За. Энэ асуултанд хариулт өгсөн. Наа яваад унтарсан.
явсан ч удаан унтрсан гэж байна. Чиг төрөгчөнд дуусаад зүйтэй. Тэгвэл унтраахгүй удаан байхын тулд яах вэ? Шидэн савыг аавна. За шидэн савыг нь авнаа. Тааны гадуур шид хийхгүй гэж байна. Тэгтээ бас болгоомжлох хэрэгтэй те. Гадны аюулаас болгоомжлох. За танаа гэсэн. Чиг төрөгчгүй учраас сайн мэдэрсэн. Зөв. За. Шилийн аах тэгвэл за шидийн гадуурын шид тавьсны хэрэггүй. Шидийн авал даан унтрахгүй гэж хэлж байна. За танаа. Даан дээр аяа хөнгөр агааш үстэр юм уу? Сайн тэгээд очир төрлийн хүмүүс дуус үгүй бахаа болсон. Асуулгоо. За. Шо нэг хүнтэй нэмэрэ багаас нэг хүнтэй. Нэмко. За танаа хийсэн зүйл. За хавар багаас. За скан өөр ихэд суурийг яаж тавих вэ? Дээрээс нь хөмөрч тавиад унтраачаад байгаа ш. Тэгэхээр энэний эсрэгээр дээрээс харуулаа. Гата бариад үзүүл ангийнхтаа үзүүл. Шилэн саваа хөмөргөш харин ингээд тавьчих. Тэгээд өгөө өгч чинь. Тэгвэл яах вэ? Унтрахгүй гэж нүднө. Яагаад унтрахгүй байгаа те? Дээрээс нагаар авч байгаа учраас энэ даан унтрахгүй те. Бас гадны аюулаас сэргийлж сайн байна. Ягаад гэвэл даан унтраад янз бүрийн гадны аюул гарахаас сэргийлж чадчихэ те. За эднийх их оновчтой шийдлийг гаргаж чадлаа баярлалаа. Хайр хүргэе та. За өөр шийдэл гаргах юм байна уу? Эдний хот дээш харуулаад тавьчихнаа гэсэн. За багшийн гаргасан шийдэлтэй нэгдүгээр хийг эднийх маш оновчтой байж байна. Дээшээ харуулаад дээрээсээ агаар орж ивэл энэ даамаа нуухгүй гэж хэлж байна. Өөр шийдэл байна. Өөр бас боломж байгаа. Тэрийг олж хэлэх юм байна. Ааштай болсон. Онганаас гараад ирсэн шүү дээ. Шүүгөө. Даанда гол нь агаар орох хэрэгтэй шүү дээ. За өөр Тэгсэн мэт ингээд тавьчих юм байна. За гарсан уу? Тэдэ гарсан. За бүгд багш. Тэдэ тэгээд. Зогийг хараа. Яасан бэ? Наadi доор. Яасан бэ нэ та? Доор юм. Доороос юм хүнди тавьсан байж тавьчихлаа. Шилээ хүнди тавьсан байж. Тэгэхээр энэ таа унтрахна. Яа унтрах. Доороос очрээд байгаа учраас энэ таа маань унтрахгүй асаад байна нэгдүгээр. Хоёрдугаар гадагшаа гад гарах аюул байна. Bii хоёр аргыг аль нэгийг хэрэглүүл мандах боломжтой байсан гэсэн зөвлөгөө та нар нэгдүгээр зөвлөгөөг ихсэн авч ирсэн. За өнөөдөр бид хичээлээр ямар юм мэдэж авсан? За энэ дүнээ сонсоорой. Тэгтнээс юу хал шатар болсон онтаатай. За шо. Чигтэрч. За зүрх анхааны нэрээр 5-1 гэсэн үг. Тэгээд мэдэж авсан тий. За сайн өнөөдрийн хичээлийг аягүй сайн өгч байна. Танаас нь дүгнж хэлэх үү? Өнөөдрийн хичээлээр юу мэдэж авсан туршил тэгээд. За. Чи юу мэдэж авсан манай багш чи? Би өөрөө энэ лаг унтраахгүй хүчтэй төрөж маш их хэрэгтэй байна гэж. Хүчтэй төрөж байхгүй? Хүчтэй байна. За тэгээ шатал зогсчихноо гэж мэдэж авсан. Өөр юу мэдэж авсан? Читрч ямар хэсгийг эзэлдэг хэлээ өгдөө тэ? 5-1 орчих. За тэгвэл өнөөдөр чинь энэ мэдэж авсан мэдлэгийн чинь багш нь сарыг өөрийгөө сарив. Ажлын үнсийн 7-р хуудсан дээр өөрийгөө сарыг сарив байгаа. Хүн бүхэн өөртөө бие дааж гүйцэтгэн. За тий. 3 асуулт хариулт юм байна. Бэлэн болцсон нь
гараа өргөөр хавчтаа нэлээд байна. Бэлэн болсон гараа өргөөр нэлээд. За дуусгая ажиллаа. Үзгээ тавиад. Одоо хососоор наад ажиллаа. Сорилоо хососоор солилцсон.